манай энэ Улаанбаатарх суманд бол ургийн гажиг бол одоо малдвал аль хэдийн урган энэ малын удмын санд бол нөлөөлцөө. Шинжилгээ аваа явах юм болов гэж хүлээгээд байдгүй би энэ уснасаа шинжилгээ өгөл өгчмөр л. Та нар яг ингээд яг явж яхад нэрсэн бол үдэд ингээл суунгалсан энэ нөл тоосон дотор л бох байсан байхгүй. Монголын ард түмний эрх ашиг шашин шүтлэг мэ энэ бүх юмыг урандан гიშгэх юм уу? Эдгээр ер нь гадаадын харийн оронтой нийт их мөнгө аваад хариугаараа болж байдаг бид ч бас энэ малынхан буйнаар 5 цаас авч идэх гурил авдаг болов шүү дээ. Манай мал одоо ч манай мал өвчтэй. Дээрээс юм хийдэг гэж наад хаагуудын хаагуудын энэ хүмүүсийг сулдаж явуул гэж ярьсан байгаа энэ цагдаар. Дээрээс нь тушаал өгсөн байна. Гадарт нэг оцооцсон юм өгчих нь гайгүй хэрэгтэй. Чи бид нар л энэ Монгол газар шоронд үлдэн гадны хүмүүстгүй шүү дээ аваад яваад байна. Энийг л монголчууд ойлгох хэрэгтэй байгаа юм л та. За энэ шохоо чулууны олборлолт үйлдвэрлэгээд дөрөнгөөх замд яг ийм нэг үйлдвэр байгаад идэг. Энэ одоо яг үүндээ ингээд бас л нэг газар шоргоо суудаж байгаа хэлбэр л дээ. Тэгэд энэ нөхөс хэмэлтэй яаж хийдэг юм бол тэр ус мэдгүй юм аа. Тэр чинь ингээл бүрэн ухаас эндэж л хайцлаа л дээ. Хамгийн гол нөхөн сэргэлтээ яаж хийдэг юм бол мэдээж хэрэг аль биесны зөвшөөрлөлтөл байгаа. Тэгээд нөхөн сэргэлтээ яаж хийдэг юм бол гэдгийг л гайхаад байна л да. Тэгээд энэ бичлэгийг хийж байна. Дүү зам яг хажууталд шинээр нүүрснээ уурхаа нэгтчихжээ. Ингээд энэ уурхаараа орохгүй ингээ маш шороо уулцсан. Тэр цаана ингээд ухаад эхэлсэн байна. Олборлолт явуулж байгаа юм. Одоо харсан газар болгондоо ингээд ухаад нүүрс жонш шаалт одоо бүгдийг л авдаг болж тээ. Ямар хүн зөвшөөрөл өгөөд идэв. Ямар их мэдлэлтэй хүмүүс нь ингээ аваад идэв. Одоо ингээд тортой нүүрс олборлж байгаа. Нүүрсээ энд ил тавиад байгаа шүү. Чойр явах замд. Шанд явах замд.
яг ингээд замд бол ингээд нөхөн сэргэлт хийгээгүй ингээд ухаан хийцэн газар бас байж л. Хин ухс юм бөө мэд ингээд нөхөн сэргэлт байхгүй. Яг эцэст монголчууд ингээд хаяа явдаг хөөх. Яасан замын баруун талд ингээл ухаан хийчих. Ямар ч нөхөн сэргэлт гэж юм ирэхгүй угсан л бол ингээ хайчдаг. Энийг л болчмоор байгаа юм да монголчуудаа. Ахын аваад хуч хайлрах юм да. За энэ 70 жаргалан Дорн говийн 70 жаргалан сум тийм ээ. Тий. Энд одоо нэг хоёр том үйлдвэр байгаад байна. Тэгээд нэг нь бол хужаа хөрөнгө оруулалттай газар гэсэн. Тэр нөгөө сая босоо их Монголынхаа ирээд бас стандартын бус ажиллаж байна. Хууль бус ажиллаж байна. Ингээ пилонк дэвсээгөө хөрсний доор бохирдол болгоод байна гэд хилам хийгээд хаасан байна. Энэ хажуутлал нь бас нэг уурхай ажиллаад байгаа. Энэ ямар ч юм бол. Энэ бол энэ дадаа Монгол залуучууд нийлж ил яасан юм лээ. Эдийг бол пилонко дэвсчихсэн. Өөрсдийн стандарт одоо хүртэл ингээд ягтал шавар мовраа гаргаад ингээд буцаагаад өөр их хашаанд тураагаад ингээд явж. Эднийг бол тэг пилонк дэвсээгүй. Тийм байд юм лээ. Эднийхөө. Тий. Тэр 70 сэтэрсэн одоо тэнд харагдаж байгаа нэг хоёр том нуур байна тий. Тэр нь пилонк дэвсээгүй гэдэг маань хөрсний доор бохирдол одоо нэг малт л одоо өстой жинхэнэ гай болно үстэй. Тэр чинь одоо хөрсний юугаар одоо хэрэг хийснэ хортой бодис гэхгүй байгаа ч гэсэн хүн зарим нэгэн талаараа хүнд хэрэглэгдэх бодснууд хэрэглэгдэх юм бажууд хөлдрүүд шилэн шингэн, олигийн өвчл, техникийн сод гэдэг гурван. Яг энэ гурван хэрэгжилж байгаа тохиолдолд ч гэсэн газрын гүнд нэгэнд шингэжүүд газрын гүний усанд нөлөөлөх магадлал өндөр. Одоо говьч нь бол завсрын ус гээд бас гараад ирж штэ. Одоо энэ малч чинь завсрын уснаас л малдаа усалж байна. А энэс л нөлөөлж орж их тохиолдол гарна. Пилонк дэвсэх хүсэлж байна. Тэр пилонк дэвсэхэд тийм үнэтэй байд юм уу? Яа тийм? Ер нь л стандарт нэр дэвсэхгүй байгаа. Яг үнэтэйг бол үнэтэй тусна. Тэгвэл бол өөрсдийнх нь олж байгаа орлогын нэг ганц өдрийнх нь үгээр л энэ юу л яач штэ. Зүгээр сэтгэл байхгүй. Сэтгэл байхгүй. Хүний нутаг гэдэг утгаараа л тэгж л яаж бол эдгээр өдөрт 90100 тонноор нь яаж нэг өдрийнхөө 100 тонноор бямбрам аваад дэвсчихэлтэй. Тэгэл энэ чинь стандартын дагуу хийчих юм бол газрын үсэндээ яахгүй. Энэ чинь юу стандартын дагуу юу яадаг юм. Одоо юу дүүрлээ шавраар дүүрээд ирнэ, усаар дүүрээд ирнэ. Тэгэхээр дахид дээрээс нь бямбрам дэврэн 30-даг хэвээр байхгүй. 30-аад эргүүл дахин ашиглалт байхгүй тэгж орхидог. Одоо бол яг хугацаагүйгээр хаацсан байгаа мó яг ямар учраас хаацсан хизээ нээх юм. Энэ нөхөн сэргэлтээ яасан үед л нээх л ингэсэн. Нөхөн сэргэлтээ хийснийхэн дуусны ард дээр тэгээ Наяглын далангаа янзлд дуусаад тэгээ уул нь цемтэлтэх бол бас 20-тэй л байдаг лээ. Цемт ч ялгаа авахгүй усаа нэвтрүүлээ. Тэгэн шүү дээ. Тэгэхээр яг пилонк стандартын дагуу тэрнийхэн дараа ажиллах хэрэгтэй. Тэгээ эн чинь 70 жаргал гэж сумын бас залуучууд энэ төрийн бас байгууллагын бас нэгдээд энэний эсрэг бас нэлээд дуу хоолой өргөдөх шүү гэлээ. Харин энэ ч тийм ярин бүлэг залуучууд байдаг юм билээ. Энэ бол хажуудлах нь бол Монгол залуучуудын нийлсэн. Тэгээ Монгол стандартын бас одоо энэ нууран дээр пилонк нь бол байгаа. Одоо ч гэсэн дахиад янзлах гал одоо ингээл пилонк ягаал шавраа буцаад өгөөл ингээл энэ тэндээс одоо нэг тойроод байж байгаа чойроос нааш явах чинь маш олон одоо жоншны уурханууд шүү дээ. Энэ жоншны уурханараас одоо энэ компаниуд нь жоншин одоо худалдаж аваад тэгээ энд угаагаад эдгээр бол зөвхөн шороогийн тэр уурханд шороогийн авдарч яаж явах шиг. Тэгээ жонш гаргаж авч. Жонш 96 97-ийн агуулгатай юу гаргадаг гэсэн. Ер нь бол пилонк дэвсээгүй нөхцөлд байгальд маш хор нөлөөлөлтэй. Пилонко дэвсээд стандартын дагуу ажиллавал хор хөнөөлгээд ахаар юм байхгүй. Энэ чинь хамгийн гол нь одоо нөхөн сэргэлтээ яаж хийдий? Одоо эдийг бол хусч аваад тэгэл дахиад ондоо газар шинэ хөрс авторч л асах яах. Нөхөн сэргэлт хийхгүй л одоо тэр сая анх устд ялаа штэ. Сэтэрлээ штэ. Энэ үгдээ чинь газрыг чинь дахин цэвэрлж. Тэгээ одоо цэвэрлээ тэр шороогоо хааш нь буцааж хийж байгаа нь бас мэддэхгүй л байна штэ. Уул уурхай танад ямар хор уршиг байна?
хор шиг нөлөөлж байна уу? Мал нөлөөлж байгаа шүү дээ. Энэ яг яриа өгчөөч. Өнөө өдрийн дэнсийг нэвтрүүлэг явж байна. Бохоо. Болно шүү дээ. Танай гэр тэнд үү? Тийм. Сая очсон чи хүн байхгүй байсан. Тэгвэл танай гэрт орж жоод сайхан сууж байгаа ирчээ тэхүү. Эсвэл малынхаа тийш очиж жоод Тэгээд малын чинь наа. За Тэр нь байна. за баярлалаа. За сайн байна. сайн Хэн блэ? Алдар нэр. Баямүк. Баямүк. Одоо энэ 70 жавлан сумын малчин. Залуу малчин. Залуу малчин. За хичнээн толгой малтай байна. Одоо ингээд хүний өөрийн нийлсэн 1000 шахан мал байна. За. Энэ танаа яг танаа гэр чи одоо энэ хажууталт юм шүү дээ. Манай гэр яг энэ хажууд. Яг энэ хажууд. За тэгэнгүүт танаа яг гэр чинь урдталт хоёр том юм юу байна? Үйлдвэр байна тий. Тийм ээ. Тэгээ саяхан босоох Монголынхаа ирээд энэ пилонк дэвсээгүй бол бас хөрсний бохирдол одоо нөгөө жон шугаагаад байна гэсэн бас олон түмний сонор түргээд тэгээ нэг уурхаа хаагдсан юм байна. Тэгээд малчин хүний хувьд одоо танаа мал ахуйд ер нь хүнд ямар хор уршигтай юм болж байна энэ уурхаа пилонк дэвсээгүйс болж. Энэ одоо үгээр хэлчихгүй л гайгаа авчих штеп. Одоо ингээд нөхөн сэргээлт хийгээд хөрсийг хуулаад авчлаа. Энэ хөрсийг одоо хаанаас авах вэ? Энэ хөрс дахиад л өөр газрын хөрс хуулагдаад орж ирж байна. Тэгнь. Тэгэхээр л энэ нөхөн сэргээлт одоо доор хажил хэд 10 жил. Анх байсан шиг хийж байхгүй шүү дээ. Анх байсан чигээ болохгүй шүү дээ. Ус ногоо ургаж ирсэн байхгүй. Ингээл тэр чигээр дуусч байгаа шүү дээ. Энэ тийм болж байгаа. Тэгээд нөхөн сэргээлт хийн л гэж байна. Энэ доошо яаж нэвцсэнийг бид нар мэдэхгүй газрын хөрснөөс. Одоо тодорхой шинжилгээ нь яад юм гэхээс энэ одоо манайх энэ гүний удаг. Энэ ногоо тарьдаг айл манай ээж нь. Одоо энд гүн удаг байгаа юм тий. Энэ чандман төрөө хоршоо гэдэг ногооны хоршоо байгаа. Яг энэ хажууд нь биш тэгвэл. Тий. Энэ ногооны хоршоо болохоор бас л гүнээс ус татаад л услаагаа хийдэг ногооныхоо. Тэгээд бас л усанд нь юу болсон байх. Энэ 70 жаргалангийн иргэдийг хүнсээр нь хангаж шин. Хүнснийх нь ногоогоор ганц хүнснийх нь тариалан юм биш тий. Одоо 70 төрүүгээд бас байгаа л да тэр хойно. Хоёр л газар ийм ногоо тарьдаг. Энэ тэгээ яагаад энэ одоо ногоо тарьдаг газрын хажууталд яагаад энэ ингэ зөвшөөрлөгөөд ухуулсан юм бол? Би одоо ингээд шинжилгээ аваа явах юм болов гэж хүлээгээд идэг байдгүй. Би энэ уснасаа шинжилгээ өгөл өгчмөр л. Хүний удаг нь одоо яг энэ хажууталд. Одоо энэ хажууд тэр одоо харагдаад байгаа байшин удагтай. За тэр юм. Энэ ногооны газар баггүй. Тэгээд эн чинь одоо пилонко дэвсээгүй болмоос энэ нэг хортой элементтэй ус чинь газар доогуураа ингээд нэвчээд одоо яг жинхэнэ худаг руу орж байгаа ч юм уу яаж мэдэхгүй. Одоо энэ хэд чинь нөгөө нэг баяжуулалтаа хийнгээ 3 элемент хэрэгэлдэг л гэдэг юм юм. Энэ 5 байдаг байхгүй юу? За. Үндсэндээ бол одоо юу гэдэг лээ би тэрийг бас марч 3 биш 5 байдаг. Тий. Одоо яг юуныхаа юугаар бол би бас дээд сургууль төгссөн хүн л дээ. Тэгээ малчин бодлыг зөриөд гараад ирлээ. Дээд сургуулаа төгссөн. Юугаар төгсөв? Би хөдөө аж ахуйн сургуулийн мал аж ахуй түүхийдийн инженер технологиор төгссөн. Тэгээ өөрөө Монгол төмнийхөө уламжлалт мал аж ахуйг хөгжүүлээгээд өөрөө хөдөө гараад ирсэн. Тэгээд хөдөө гараад ирэхэд мал бэлчих газаргүй болцсон шүү дээ. Одоо адгийн наазах бид нар одоо яаж амьдрах юм байгаа энэ нутагт. Тэгэл одоо хоошоо гараад үзэх. 0 уурах. Хаашаа ийшээ юу? Тий баруун хоошоо ингээд элдв баг ороод 0 уурах боловч. Дандаа зай байхгүй. Нүүрс жонш. Дандаа нүүрс жонш. Нүүрсний уурхаанууд ихэнх нь хоошоо. Одоо бүр хоошоо зөндөө гоё тэгээд. Зөндөө байгаа 7 8 уурхаа бол. Ингээд чойроос наашаа явж хахад бол бас зам дээгүүр яг замын 1 км эртээ 2 3 4 км эртээ зайд бас шинээр хөрс суулт яваад эхэлчих. Харин одоо ингээд явагдаад л байгаа. Тэгээд одоо хуулийнхын дагуу тэмцчихлээ энэ тэгээд. Тэгээ одоо малчин Монгол өв уламжлал нөгөө мал аж ахуй ер нь хөгжих болцоо их том баг болж байна. Одоо бэлчих газаргүй боллоо шүү. Одоо би ингээл залуу хүн одоо ингээд 20 идэх настай. Тэгэл одоо ингээд малчин бодлыг ингээл гараад ирлээ. Цөөхөн маланд байна. Яг өсгий гэхэлэр газар байхгүй болчихлоо шүү. Одоо ингээд эрчимцэн аж ахуй болгоё гэхэлэр манусын чадал хизээч хөрөхгүй. Ийм л болж. Өвс ногоо бас бороо. Манай малчин нүүдлээ аж ахуй шүү. Тий. Тэгэхэд л эрчимцэн болгоё гэхэлэр бид нар яагаад ч дийлэх. Тийм учраас одоо нүүдлэрэл байсан. Биднийхтэй ер нь чиний зүгээс совийн зүгээс яа тэмцэе гэж бодож байна юм. Тэр хараа хяналтандор. Монгол улс хөгжинэ гэдэг энэ уул уурхай байлгүй л яхад. Гэхдээ бас арай ингэж баймарх байна. Стандарт нөхөн сэргэлтийг хийдэг байх хэрэгтэй. Ухсан бол ухаад газар доорх баялгийг нь авсан бол нөхөн сэргэлтийг хийгээд аваад яваад өгч штэ. Аваад сэндилэл хайчих. Тэгэл гадны хөрөнгө оруулалтаа учраас гадныхан бол
Хүний хөрөн бөөртэй гэж үгүй шүү. Ухаад авсан бол тэр чиг нь хаяал явчих чинь. Одоо хаяал явж гин тэгээд одоо тэмцээд сүулдэ хүчргээ байлаа шүү дээ. 70 жаргалын сумаас нэг үсрээл 4-5 км. Одоо ногооны 70 жаргаланг одоо ногоогоор хангаж байгаа ганц тариалангийн талбайгийнхаас нь нэг үсрээ километр эртлийн зайтай тийм үү? Тий. Гэхдээ километр яг километр байна л да. Километр 100 байлаа л да. Би дээр хэмжиж үзсэн. Одоо бол ажиллахгүй байгаа юм байна шүү дээ тий. Одоо энэ ажиллахгүй байгаа. Тэгээд удлаа нэг чихэн дээр цэцэг ургуулад хойшоо юу руу чинь ногооны газар руу чинь тог татаж өгнө энэ төр. Сайхан удлаа яриад бас худалдаж авчих гээд байна уу? Тэгээд тэр бол худлаа л. Мөнгө төгрөг өгье мөгий гэсэн тийм санал мал ирсэн үү? Одоо чи бол тэмцэл байгаа юм шүү дээ. Одоо мал хандлаа. Тиймэрхүү юм бол ирээгүй л. Тэгтэл бас энэ одоо 70 жаргалын сумыг хоёр л газар ногоогоор хангадаг байхгүй энэ. Энэ манай Чандман дөрөв хоршоогод энэ ногооны тариалангийн газар байна. Хой 70 дөрөв гэдээ бас нэг тариалангийн газар байна. Энэ хоёр л ингэж 70 жаргалын сумын хүнсний ногоог хангаж байгаа байхгүй. Тэгэл одоо энэ хүнсний ногоонд бохирдоод ирвэл одоо 70 жаргалангийнхан тэр чигтээ яах юм бэ? Махан бохирчлаа, хүнснийх нь ногоонд бохирчлаа. Цаагаараа тэгэл хүргэн штэ энэ ч одоо ганц иддэг ногоо махан одоо бүх юм л монголчуудыг ер нь бол тэр мах хүнсний ногоогоор нь л ер нь боомлж дуусгах л ер нь үзэл бодол ер нь яваад байгаа юм шүү. Аль дээр үес. Одоо бараг л тэр юм шүү. Тий. Орчин цагт тэгээд одоо энэ зүүн талын замаар бол одоо энэ бор өндөртөө нийлсэн зам байгаа л энэ нөгөө жижиг тэрэг гэхээс илүү том тэрэг их явж та. Одоо энэ үйлдвэр ажиллагаа болчиход явах уу байцдаг. Та нар яг ингээд яг явж яхад нь ирсэн бол үдэд ингээл суунгалсан энэ 0 тоосон дотор л бохох байсан байхгүй. Хаана нь юу байгааг мэддэг. Өн тийм болч тийм одоо ажиллаж байгаа үедээ юу? Одоо ажиллаж байгаа үед энэ одоо жоншоо энэ хойноос үүж байгаа. Тэгээд энэ чинь яг стандартын тийм зам амны татварын мөнгө төлдөг юм. Том машин нэрхэж төлдөг байлгүй. Тэгтэл бас л энэ газар нутагч юм байна. Хөл бүсэн бол зөндөл яваад байгаа юм байна шүү дээ. Энэ үйлдвэрээс болж. Гэхдээ машин нь бол төлдөг байлгүй те. Газрын татны замын татвар гэж. Тэгтээ энэ бас л арай л дэндүүл баг. Зам тавьжээж энийг зөөхөхгүй бол нөгөө хөрс шороогоо юудээ дууслаа шүү дээ одоо. Тэгтээ энэ том машинд чи бас ийм засмалж энгийн зам тавьдгүй маа. Энд чинь нөгөө даацын зам гэж тавьдаг байхгүй асфалтаа. Энэ нөхдөө тийм хийхгүй л дээ. Өчнөө мөнгө гэдэг утгаар. Уул нэг хурал дээр болохоор энэ отгоо гэдэг энэ одоо энэ олоо баяжуулах чулууны баяжуулалт чулуун зовоод тэр ахгүй болохоор чулуун манад байна. Цемент нь маркет байна. Тэгээд хүн замын зам тавих боломж байна гэдэг хатал нуур ханууд бол нэг хатрах хүлцэж авахгүй л байгаа байхгүй. Авахгүй шүү дээ. Өчнөө тэр мөнгөний үн гарна. Хүний нутгийн хамаг эрдэнэс баялагийг авч иж хүний нутагт юм зориулъя гэж бодохгүй шүү дээ. Юу нь яач утсан. Ингээл хөрсийн эргүүлэл хайж байгаа байхгүй. Тэгээ ер нь энэ жил бас яаж яхад 5 сар гарчаад байдаг. 6 сар төглөө бороо хураас байдаг. Тэгээ бороо ордгоо. Тэгээд энтэй нэг жоол ноднгийн борооны чигээр нэг жоол ногоо гарах нь гарсан. Тэгээд энэ хой чиг гэлтгүүл энэ хавьдал малчт нь хурж. Тэгэхэд сая энд нэг юу болоод ганц ууж байгаа баян бүрдгэх нуурлуунд баг орох шахлаа. Орсон ч байхыг үгүй гэхгүй доогоороо. Энэ юу нөө? Тий одоо маланд ууж байгаа энд нэг том нуур гоц. Энд байгаа юм уу нуур? Том нуур руу орох шахлаа энэ юун сэтрээд хайдлын сан сэтрээд. Одоо доогоороо хөрсний ус ихтэй энэ говь ганц энэ баян бүрдүүлсэн өлөн говь байгаа энд. Говийн. Ганц л мал таргалах юм чинь шүү дээ. Тэгээд эн чин доороо юу хөрсний ус ихтэй. Тэгээд нэг 2-3 метр явал хөрсний усандаа салах шүү дээ. Тэгээд хөрсний усанд ороод тийш орсон байхыг бид нар бол байг гэхгүй. Тийм шүү дээ. За ямар ч сан тэгээд нутаг орныхоо төлөө ядаж өөрийнхөө энэ мал аж ахуйн төлөө тэгээд тэмцээрээ сураг ажиг тавьж байгаа. Тэгээд хил дуулгаж байгаа юм хөө. Би болохоор энэ бүлгмийн гишүүн л. Тэгээд одоо бид нар хөлөө өрөх гадлаа хэлж хөлөө өрөх газараа явна. Тэрэн дээр Монголоо гэсэнтэй нэгдэн. Чи бид нар л энэ Монгол газар шороонд үлдэн гадны хүн үлдэхгүй шүү дээ аваад яваад гэнэ. Энийг л монголчууд ойлгох хэрэгтэй байгаа юм л да. За баярлалаа хөө. За сайн бацгаана. Өнөө өдрийн дэн сэвтрүүлэг ард түмнийхээ нүд чих болох үйлстэй одоо үнчээр явсараад саяхан фэйсбүүк дээр Дорногов аймгийн 70 жаргалын сум сүрлээ гэсэн айхтар мэдээллүүд явж ирсэн. Энэ мэдээллийн мөрөөр Дорноговын 70 жаргалын суманд ирсэн байна. За бас босоох Монголынхын дөнгөж сайхан хятадын хөрөнгө оруулалттай миний ардталт харагдж байгаа энэ уурхайн талаар жонш олборлолтоо стандартын дагуу бус одоо пилонк дэвсээгүй
хөрсний бохирдлыг маш их үүсгэсэн. Тэгээд тэр Жон Шугаадаг 70 сэтэрсэн гэсэн мэдээллийг босоох Монголынхаа бас Facebook дээр явуулж ирсэн байсан. Тэр мэдээллийг харсан. Тэгээ миний би бодит байдлыг бас арт түмэндээ үзүүлэхээр ингээ хүрэлцэн ирлээ. Ирээд бодит байдалтай танилцахад бол энд хоёр том үйлдвэр байна. Нэг нь бол монгол залуучууд нийлээд барьсан үйлдвэр. Энэ нь бол яг стандартын дагуу ажиллах зарчмаар ажиллаад одоо бол үйл ажиллагаа явуулж байна. За нөгөө нэг хятадын хөрөнгө оруулалттай компани нь бол одоогоор зогссон байна. Яагаад зогссон гэхээр стандартын дагуу яг одоо нөгөө пленка дэвсээд алдаа оноогоо одоо засаж янзлаад ингээд бусаад ажилдаа ороорой гэсэн юм үүрэг даалгавар өгсөн. Тэгээ одоогоор бол ямар ч сан далангаа бол буцаагаад барьсан гэж юм. Тэгээ сая дроноор бас таа охин бас бичлэгийг харсан баг. За тэгээд энд бас нэг малчин залуутай уулзж ярьлаа. Энэ малчин залуу бол энэ малтай айл одоо энэ 70 жаргалын сумыг ногоогоор хангадаг хоёрхон одоо юм ногоон талбай байдаг. Тэрний нэгтээ одоо энэ уурхаа бол километрийн зайтай. Тэгээд энэ пленка дэвсээгүй хамгийн том хор өвшин гэх юм бол пленка дэвсээгүй энэ бохир хөрсөн доогуураа ороод энэ ногоо одоо энэ хүмүүсийн идж байгаа ногоонд нөлөөлөх бас магадлал бас өндөр байна. Тэгээ дээрэс нь тэр цаана бол нуур байгаа. Энэ нуур руу бас энэ 70 сэтрээд орсон байх магадaltaй гэсэн юм мэдээллийг бас өгсөн ярьсан. Тийм болохоор одоо энэ хүний одоо гадны хүмүүс Монголд ирээд ингээд хууль бус үйл ажиллагааг одоо явуулж байхад Монголын засаг төр энэ хараа хяналтаа бас сайн тавиад бас Монголынхаа иргэдийн төлөө бас нэг ажилтг байх хэрэгтэй байна гэдэг бас бодол төрж байна. Ер нь бол эцэст хүний хөрөн бөөртөөр эднэр бол ухаж аваад Монголын газрын баялагийг ухаж аваад алга болоод өгнө. Гэтэл бид нэр энэ хөрсөн дээр энэ газар шорон дээр бид үлдэнэ. Бидний үүр хүүхдэд уух ус гიშгэх газар бол маш хэрэгтэй байна. Тэгээ ямар ч сан бодит байдалтай танилцлаа. Тэгээ та охин ч гэсэн яг бодит байдлыг харууллаа. Одоогоор ажиллааг байна. Дуу утгагүй ажиллах нь тодорхой байна. Тэгээд энэ хараа хяналтаа маш сайн тавьдаг байгаасай. Монгол улс уулуурхаагаа дагаж хөгжих хэдий ч гэсэн өөр шиг ийм том төрсөн шиг юм уу? Тэ цог төрсөн нэг өдөр төрсөн гэхэд болохоор болно энэ хоёр нэг өдөр. Одоо та өөрөө угдсаар хагаад угдсаар байгаа би энийг угдсаар байгаа мал болгосон байхгүй. Тэгээ одоо том болоод ийм болчиход байгаа юм. Том болоод ийм болчиход байгаа. Тэгэхээр энэ ураг дотор л эхийн ураг л гэмтсэн байхгүй юу? Ургийн гажиг гэдэг чил энэ. Одоо ингээ харьцуулаад үзтээ ийм хоёр тэмээ ямар хоёр шиг юм байгаа юм энэ. Тэ. Олон байсан. Наа чи яг хүн ингээ харахад хөрдмөр хөөрхөн боловч яг цаагуур болоос нарийн учир нь урагаас ингэж гажиг төрөөд байна гэдэг. Тэ гажиг төрөөд байна. Энд чи энэ өтгөө энэ манай Улаанбаатар сумын 2 дугаар иргэдийн малчин котинд нөгөө 8 өлтөө ишиг гарсан шүү дээ. Тэгээ энэ урд нэг сангийн талаа иргэдийн тэр хэний навсагийн болохоор 6 өлтөө ишиг гарсан. Тэгээ гараад өгцөн гэсэн. Одоо нэг 6 өлтөө ямаа байгаа гэсэн. Нодлон уржнан гарсан амьд байгаа. Тэ амьд байгаа гэсэн. Ингээ манай энэ Улаанбаатар суманд бол ургийн гажиг бол одоо малд бол аль хэдийн урган энэ малын удмын санд бол нөлөөлцөө. Одоо хүний удмын санд нөлөөлж байгааг бид нар хэлж мэдгүй. Гэхдээ энэ манай Улаанбаатар суманд нэг уснаас уужсэн 4 эмэгтэй дөрвөлэн золбсон тийм явдалч байгаа. Одоо тэр яг тэр нэг уран олборлож байгаа уурхатай л холбоотой. Тэ уран олборлож байгаа. Тэднийд байсан юм биш үү? Тэ манайх бол тэнд байж байгаа. Тэгээд нодлонгоос эхлээд энэ хорноос олдъё гэж одоо 1 жил энд ирсэн. 1 жил энд ирээд харин манайх харин хөл харин 100% бүрэн бүтэн аваад байгаа. Тэнд байхад бол ер нь бол нэг 200 гаруй ямаанаас бол нэг 20-од идрүүл бол бараг нэг бүтшгүй юмнууд гардаг байсан. Энэ манай Улаанбаатар суманд бол энэ Арива олох энэ Бадрах энержи гэдэг энэ компани бол манай газрын
энэ газрын гүнлүүд хүхрээ 44 тонн хүхрээ үж шахацсан гэж байгаа байхгүй юу. Тэгээ одоо энэ усаар л энэ ус ургамлаар энэ мал ингээд байгаа байхгүй юу. Мал бол яг цэвэр яг нөгөө яг байгаль дээр байгаа юм яг ингээ шууд иддэг учраас бид нар бол буцалгаж болгож уудаг учраас айжмдаа биднэрт нөлөөлөд байгаа. Яг тэр нөгөө яг мал бол яг өөрөө яг нөгөө жинхэнэ оргоор нь гэж хэлдэг шүү дээ. Оргоор нь идэж уудаг юм болохоор мал их хурдцтай нөлөөлөд байгаа байхгүй юу. Малт байхгүй байх. Ер нь бол тэгээд хооштой ч гэсэн хүнд бол одоо ер нь баг хүнд нөлөөлж эхэлсэн. Нөлөөлөд эхэлсэн манай Улаанбаатарх суманд ч одоо элэгний хавдраар нас орсон одоо зөндөл байна. Яг одоо яг тийм нэгдсэн тийм статистик тоо аваагүй учраас болохоос манай зөвхөн Улаанбаатарх суманд гэхэд бол уушигны хавдар, элэгний хавдраар бол зөндөө олон хүн явчихлаа шүү. Бидний таньдаг бол одоо залуу хүн ч явцсан дөнгөж 37 настай уушигны хавдраар явцсан. Яг энэ уурхай урдаар нутгалдаг байсан. Устай холбоотой. Тэр бол устай холбоотой. Ус ургамал бидний идэж уудаг энэ ахуй хэрэглээ бүх юмд л энэ юм шиг гэсэн. Бид нар бол хийж л боддог. Тэр ус нь одоо цаа сүлгээр цаа хашилчдаг гэдэг хажууд нь Кожи компани хажууд өнцөн сухаа ус гэдэг бас тийм удаг байдаг байхгүй гар удаг. Тэр нь болохоор цаа сүйтэй цаа ингүүл шууд зүүн шууд хашилчдаг. Тийм ус бас байх. Суу ус хоёр нь ялгардаг гэсэн үг байхгүй юу? Одоо танах тэр Кошого буюу тэр Бадрах одоо Монгол нэртэй болсон юм биш үү? Тийм, манай Улаанбаатархаар нэрлэлчээд байгаа юм. Тэнд мал одоо байхад мэдээж хэрэг мал төхөрж одоо хүнснээ хэрэглэн штэ. Тэгэхэд ходоод гиз мэдсэн юм ямар хөө өөшөг нь бол битүү айддаг юм баг. Бид нар гидсийн иддгүү шууд хайдаг байсан. Идээ бэр. Улаанбаатарын Шинжүү дээрэл шууд гидсийн аваад чаяал гадах махыг аваад явдаг баг. Дотор гиз бол ерөөсөө тий өөшөг. Манай 17 оны үйл үстэй 290 яма 12 хонтой Улаанбаатар хотын чэнжид өгөхөд танаа энэ мал дотор малын эргэтэнд чи идэх юм алгаа бүгдийг нь овоолаа ажиллаа шүүгөөд бүр өстө овоос юм хайчаа яваад өгсөн. Тэр нь уушиг нь бол өстө аавах юм алгаа танаа энэ мал чи өвчлч гисэн юм байна. Тэгээ бид нар гадрын аваа явж байгаа толгоо молгоог нь хүртэл хаялаа гэдэг чинь. Манай мал одоо ч манай мал өвчтэй. Нөгөө тэнд байж хахад уурхаан дэргэд байж хахад гарсан малууд ч одоо том болцсон байгаа. Тэгээ өвчтэй. Манайх бол одоо ингэж гал захаас нь ингээл барайл мал гаргахад бол тэгэл дотор ирэхэд нуушиг нь бол хаар хүрэн юм л гардаг. Цусан ч гэсэн одоо малын цус ч сайхан ягаан байдаг. Одооны малын цус тийм биш болцсон байдаг. Хар хүрэн тийм нэг. Тэр танаа малч одоо бараг бүгд хорцсон. Одоо шинээр гарч байгаа ишиг мишг нь ямар хөө гайгүй юу? Одоо мэдгүй эднэрт бол одоо ихээс нөлөөлж байгаа юм бол байгаа л баг. Байгаа л ургийн хажиг байгаа болохоор энэ вирус нь тэр малданд явж л байгаа гэсэн. Вирус нь хадгалатал явж байгаа гэсэн. За ингээд Дорногов аймаг Улаанбаатарх сумд уран олборлож байгаа Арева гэж одоо компани ингээ байж байна. Одоо энд байгаа эргэн тойрны малчтын мал маш ихээр хордож 6 хөлтэй ишиг төрсөн 8 хөлтэй ишиг төрсөн кенгуру шиг унаг гарсан гэд маш олон түүх байна. Дээрээс нь саяхан одоо удахгүй очих чинь тэр айл руу 60 ботго авснаас 15 нь одоо амьдарч чадаагүй. Монголд уран олборлож байгаа газраагч. Төрөд нэг хүн жоохоо. Энийг яах вэ? Харин энийг үгүй яах. Яах вэ? Аваа яах вэ? Аач тэнд нэг айл байгаа. Тэнд нь өгч. Энэ тэр айлыг л утга байх. Тэр айлыг байгаас юм. Аваа яа. Оор алуу алгаа. Тэнд авчууд Тэнд нэг айл байгаа.
Энэ л хатаал тэгэл салхи шуурганд ингээ урагшаа уруудаад уруугаа яваад л энэ нь ургамалтаар маш их хооронд нөлөө гарч байгаа юм. Зүүн үүдэрчтэй юмарсан. Тэр харагдаж байна. Аль? Тэр чаа. Тэр юм уу? Энд хүмүүс байгаа мó? Энд хүн байгаа. Одоо юу? Энэ нэг жинхэнэ нэг их ордтой газар зүүч юу гэдэг юм тэгээд энэ нөхгүй. Одоо яг нэг юу? Одоо жинхэнэ нэг их 54 тонн 54 мянган тонн уран энд ороо байгаа жоохгүй энэ зүүч гэдэг. Тэгээд болохгүй л байна шүү дээ. Энэ бол энэ уруу турж байгаа хацтай холбоотой гэсэн үг юу? Би бол дагжид бодож байна. Бигээр тарлахгүй да ер нь манай малчад ер нь баг хэлэнтэй. Манайхын ойрхон нутагнаад олон жил болсон. Тэгээд уул нь гайгүй байгаад ийм чинэд бүр бодохтой болохгүй шүү дээ. Тэгээд тэр засаг тур яга ажил төрлийн хийлэхгүй байгаа бас нэг юм мэдэж гоё юм байгаа байлгүй. Хийлэхгүй өдий болохоор бодоход. Тэний ботгоны зураг аваад тэр ботгоо яасан ботгоо байна? Оо тэр ч ихэ төрөлхийн тий. Төрөлхийн тэр үе мөчний юутэй. Өвчтэй. Өсөлт байхгүй. Хоёр ботго гараад нэг нь энтэй нэг нь одоо ингэ байж байгаа мó? Тий. Нэг нь боксон бие мэдээгүй байж байгаа үгсээ. Жансуу цутгаж өгч байгаа. Тэгээд нэг 10 тоноо тэгээ үгсээ. Одоо нэг ботго солиотой ботго юу. Цаашаа тэнэ явчихдаг эхийг ээжэх гэж мэдх юм байхгүй, ижин сүрэгч гэж мэдх юм байхгүй. Тэр одоо бараг сар болж байна. Яг тийм ботго үе. Тэгээ одоо гүү унаг даадлуу унган өгөхөд болдгоо. Одоо 4 адуу өгч гисэн. Одоо унганууд нь өгөхөд байна. Одоо манай эд чи өнгөрдөг зун цаг их сайхан байсан. Зунчлага их сайхан болсон учраас малгой өгөхөөргүй шүү дээ. Малгой тарган цатгадан сайхан байгаа. Тэгэхэд л одоо тэгж өгөхөд байна шүү дээ. Одоо тэр нөө хэрвээ одоо тэр засаг төрн заавал ажил хийх гээд байдгийг бол одоо хүмүүстийн эрүүл мэндийг нь маш шаардлагатай. Хамгийн гол юм. Бид нар мөнгө аваад цалин аваад амьдрна гэдэг бол бид нар чи ингэж зовлогоо зовоож амьдрдаг удаас. Тэгээ энийг минь одоо тэр хор уршиг нөлөөлөд одоо зарж болохгүй сүү зайны одоо тийм л болж байна шүү дээ. Гадны харь
хайрын орондныхтай нийлээд ухацгаагаад бодохоос ард түмнээ бодож мэдж байгаа юм балга байна. Одоо танахтай бол энэ чинь олборлж байгаа уран олборлж байгаа хортой нөхцөл нь одоо ингээд километр өрөхгүй зайтай л байж шин. Тий, яг ойрхоо. Тэгээд хөрсөний бохолт үсгээд тэр одоо малмаа нөгөө өвс тижээлээ уух усаал яг энүүгээрээ хордоод тэгээд төл мөл нь эндээ нөхөд. Одоо энэ уус нэг янз юм байна манай. Одоо хаанаас уух вэ? тэр худгаасаа дундал даваасаа энэ зүг гоо. Энэ өвөлдөрий чинь манай хулдаг байдгийг. Гар шухуу удагдаа нэг 17-8 метрээс татдаг удаг байдгийг. Тэгээд мадачуун өөртөө чуун. Тэгээ одоо сүүлийн үед бас маш их хөөсөрдөг л болчиход байна шүү дээ. Хар ус хөөсөрнө гэж байд юм уу? Ус хөөсрөд байгаа юм уу? Тий. Одоо тийм л болоод байна. Одоо тэрнээс л болж байна гэж би бол дэйг дүн тавиад байна. Энэ малын энэ ургийн ажилтаа энэ малын үхэл мөхлий чинь тэрнээс л одоо энэ манайхан төрөнд нь бас яах вэ? Үхэдгүү мал гэж юу яах вэ? Өвчлөлтгүү мал гэж юу яах вэ? Ер нь. Тэгээ дөрөнд нь бас тиймэрхүү юм байдаг байсан манайх юм хэлдэгчгүй байсан. Тэгээ одоо энэ жид бол ер нь манайд бол мэдээ ширүү орж байгаа шүү. Нөгөө олон жилийн хор одоо нөлөөлж эхэлж Тэгж байгаа баг. Нэг гайгүй саадаг сүйдээ саамгаа ингэмээр хавтаж байгаа үгсэн. Тараа игээд байдаг босдгоо. Тэгээ үгсэн. Хоёр торон баг тийм ээ. Хавтаад нэг нь тараа хийсээр байгаа боссон. Нэг нь бас үгсэн. Сая цагаасаар яардаа. Зөөндөө. Эдгээр чинь шинжилгээ авдсан шүү дээ. Баян авдیں۔ Өдөр давна. Тэгээд өчигдөр ирээд бас хоёр шинжилгээ авсан. Би тэгж хэлсэн та нар нь уус муус янз болоод байгаа гэсэн. Тэгээд яг хариу нь ирсэн манайд бол. Бодвол зүгээр л гэж тэр чинь говь уус хатуулаг. Хатуулгын чанч висэн байдаггүй. Хэдэн жилийн үеэсээ эртээр үеэсээ хатуулаг уус угаад малтаа үнтэйгөө өгөд дүүрчгэн сонсогдоогүй л өдий хүрсэндэг. Хатуулаг гэдэг юм яа тэрэнд юу амаа байх вэ? Тэрнээс гадна ч өшөө юм бий баха. Тэгээ одоо танай худгаас өчөөд би зүгээр ингээ готоод үзвэл хөөсөхгүй. Одоо ингээд нэг худаг руу ус гойждаг штэ. Онгоц руу. Тэгэхэд л хөөсөр. Цаа чанахад хөөсрөөд байх ч үлээ. Тийм ээ. Тэрдээд үдсэн дээ. Очоод үзчих тийм үү? Одоо тийшээ явах зав алга харахгүй боллоо. Тэнгэртэй тэмцэж түгжээтэй юм уу? Тий. Мотортой ус. За. Би одоо хаваагаар татаад үзчих юм бодоод гэхгүй юу? Гүү. За баярлалаа. Тий. Тийм. Хэлэх юм байна уу? Өөр хэлэх юм юу аах вэ? Одоо тэгээ эдрийг л одоо мал хүнийхээ эрүүл мэндийг яаж ижил одоо ажил төрлөө хийх бол одоо тэрийг л маш шаардаж байна одоо. Хамгийн гол юм эрүүл мэнд хэрэгтэй. Яг үнэн зөв. Энэ мал гэдэг чинь бядрын хүнс шүү дээ. Гол юм. Бяд ийм хордсон байхаа идэхлээр ямар байх вэ? Өөртөө ч гэсэн ийм одоо дэрэгднийг агаар амсгад энэ чи агаар юу усаар дамждаг гэдэг гэж байгаа шүү дээ. Тэр чинь тэгэхээр л аюултай байхгүй. Тэр улсуудын цаад компаниудын тэр зацаг захиргааны улсуудын юу гэж загнах ёор бяданд хамаа байхгүй. Эдгээр ер нь гадаадын харийн оронтой нийлж их мөнгө аваад тэрүүгээрээ болж байдаг бол бяд чинь бас энэ малынхан буйнаар 5 цаас авч идэх гурил авдаг болов шүү дээ. Голод юм одоо эрүүл мэнд хэрэгтэй энэ малын эрүүл мэнд төвний эрүүл мэнд.
Энэ анх 1998 онд тусгай хамгаалтанд аваад түүнээс хойш одоо 2010 он 2014 онд бол газар нутгийн хэмжээг томсгосон байгаа. Тэгэхээр хамрын эдийн тусгай хамгаалалтын газар гэдэг бол ийм том байгаа. Тэгээд энэ яг энэ хэсэг газар бол хам баян зүрх уул уу одоо олон ард түмний хэл занш нар хүслийн уулын зэргийн чойрох газар ингээд юм. Ер нь бүхэлдээ бол ингээд тусгай хамгаалалтын газар ингэж явсан байгаа. За тэгээд 2009 онд бол энэ тусгай хамгаалалтын газрын хэмжээг томсгоход бол энд хуучин өгөгдсөн байсан лицензүүдийг бүгднийг цуцалсан байдаг. Одоо хуучин өгөгдсөн байсан лицензүүдийг энэ нөгөө түрүүний хэлсэнчлэн нөгөө тусгай хамгаалалтын газар нутгийн одоо энэ байрлалын энэ бүдэгхэн байгаа юм. Тэгээ энд болохоор хамгийн анх 3 лиценз байсан байхгүй юу? 12925, 12922 тэгээд 12923 гэдэг энэ лиценз байсан. 3 лиценз байсан. Тэгээ энэ 3 лицензийг болохоор 2009 онд бол бүрэн цуцалсан байсан. Энийг нь цуцлаад, энийг нь цуцлаад тэгэхээр энэ үндсэндээ энэ газар нутаг ингээд чөлөөлөгдсөн гэсэн үг лиценз. Энэ лицензийг ямар хин гэж хүний өгөгдсөн байсан юм? Энэ хамгийн анх тэр Батцуур дарга үед өгсөн байсан. Би оны сайд мэдгүй наа хэдэн оны үед юм бол өгөгдсөн байсныг цуцалсан юм байна тийм үү? Тэгээд өгөгдсөн байсныг нь 2009 оны үед бүгднийг цуцалсан байхгүй. За. Тэгээд бүгднийг цуцлаад энэ талбайг бүрэн чөлөөлсөн. Энэ ямар ч лиценз болгосон байхгүй. Тэгээд энэ бол одоо нэг ч лиценз байхгүй. Тэгээд тусгай хэрэгцээний газар. За тэгсэн чинь 2009 оноос 10 оноос эхлээд нөгөө ОЕШ гэдэг одоо энэ 3 лицензийг 3-ыг эзэмшиж исэн ОЕШ гэж хятадын компани. Тэр хятадын компани бол энэ 12925 12922 гэдэг энэ лицензийг сэргээд өгөх гээд дээд шүүхээр хүртэл яваад юу яаж чадаагүй. Энийг сэргээх гээд тэгээ энэ хоёр одоо анхан шний шүүгээр яваад, дунд шний шүүгээр яваад, дээд шний шүүгээр яваад давуу заалж явж байгаа нь сэргээж чадаагүй. За энэ цуцлсан шалтгааны өгөхлөөр нөгөө татвар матраа төлөөгүй тийм ээ. Жилийн татвар матраа төлөөгүй тэр олон шалтгаанууд байсан юм байна. Би нэг яг тэр албаны хүн биш учраас хэлсэн. Ямар ч ингэ цуцлсан. Тэгсэн чинь энэ 3 энэ хоёрыг одоо ингэ сэргээж одоо энэ 3 төсөө яг ингэ нэг адилхан шалтгаанаар цуцлагдж байгаа шүү дээ. Бүгдээр нэг зэрэг цуцлсан. Тэгсэн чинь нөгөө одоо 12923 гэдэг энэ лиценз нь болохоор гараад ирсэн. Тэгээ яаж гарч ирсэн бэ гэхээр захиргааны эргийн анхан шний шүүгээр гараад ирсэн. За захиргааны эргийн анхан шний шүүгээр энэ газрыг одоо тийм ээ хамрын эдийн тусгай хэрэгцээнд өгсөн байхад ердөөсөө хамрын эдийг шүүхтэр оролцуулаагүй. Ердөөсөө газрын тусгай кадастрын албаны даргын тэр мөнгө тамир гэж юм байна. Мөнгө тамирын итгэмжлэгчний төлөөлөгч, тэгээ шүүгч, тэгээ ОЕШ компани төлөөлөгч. Ердөөсөө юм 3 хүн. Тэгээ асуудыг шийдсэн. Тэгээд дараагаар нь одоо давуу заалдах хэрэгтэй үстэй болно. Одоо тэр газрын кадастрын албадад ядагч давуу заалтаагүй. Тэгээ ийм юм боллоо гэж хамрын эд мэддэггүй. Энд чинь хамрын эдийн тусгай хэрэгцээний газар гэж явж байгаа шүү дээ. Одоо зэрэгчийн лиценз нь ОЕШ компани нэртэй зэрэгчийн лиценз нь бол WSGL гэдэг компани руу шилжсэн. Тэгээ WSGL гэдэг компани руу шилжингүүтээ тэрийг дахиж хуваагаад олон ихт баян гэдэг компанид хийсэн байна. За тэгээд энэ олон ихт баян гэдэг одоо ингээ хоёр компани руу шилжсэн. Одоо нөгөө хуучин лиценз байхгүй ордоргүй байдаг болсон. Яасан ч өргөдүүлсэн гээд шинэ лицензийн дугаар авсан байна. Нөгөө уул мөрөө арилгахын тулд. Тэгээ эдгээр чи ингэж байжгаад тэгээд одоо юу 2-3 жилийн өмнөөс хайгуулын анги ирээд энэ бүр өрөмлөг хийгээ яваадсан байна. За. Тэгээ өрөмлөг хийгээд байна. Тэгээд нэг манай энэ ч нөгөө тусгай хамгаалтын газар учраас олон хүн ирсэн 80 жилийн бүсэд олон хүн ирсэн байгаа тохиол аймагаас цагдаа нар ирдэг. Цагдаа нар ирээд нөгөө одоо энэ гоор замын хөдөлгөөн тэгээд одоо тэр хэмжээний сахиулах тийм үйл явдал. За тэгээд нэг өдөр тэр цагдаа энд ажиллаж байсан цагдаа тэнд өрөмлөгийг хийж байгаа хүмүүсийг барьж авсан байгаа.
та нарын тусгай хамгаалалттай газар яагаад ингэ өрөмжийг хийж байгаа юм бэ? Тэгээ бариад авсан чинь юу төлөвлөсөн судлаа явуулсан байгаа байхгүй юу цагта. Тэгээд эндээс хүмүүс асуусан байгаа. Чи яагаад тэр өрөмжлөг хийж байгаа хүмүүс ингэ судлаа явуулчихваа? Энд чинь тусгай хамгаалалттай газар өрөмжлөгийг хориотой үзтэйгээд ард түмэн хэлдэм байл. Тэгвэл цагдаа юу гэж хэлсэн гэхээр оо дээрээс яриад наадах чинь юу байна? Дээрээс юм хийдэг гэж наад хаагуудын ажлынхаа хүмүүс хаагуудын тэр хүмүүсийг сулдаж явуул гэж ярьсан байгаа энэ цагдаа руу. Дээрээс нь тушаал өгсөн байгаа. Наад хүмүүсээр хамаагүй орж болохгүй одоо тавьж явуул гэж тушаал өгсөө. Тийм учраас энэгээр хаагууд ээж явсан хүмүүсийг би сулдчихлаа гэж цагдаа хэлсэн байна. Тэгээд одоо тэр яг тэрнээс хойш удаагүй нэг дараагийнх нь намар одоо өвөл буюу өнгөрсөн 12 сараас 1 сарын одоо гэнт хятадын одоо маш олон канцнаар кемп байгуулагдаад байна. Тэгээд одоо ард түмэн юу болов энэ одоо яагаад ингэж байгаа юм бэ гэж асуусан байгаа нөгөө тэр кемп байгуулах хүмүүс. Эцэг хэдэн өвөр Монгол хүмүүс. Тэд нар бол одоо энэ ингээ уурхаа байгуулнаа. Одоо ингээ хавар буюу одоо энэ 2000 одоо 19 оны хавраас ахгуудаад одоо эндээс юу байна хөрс хуудтыг тэсэлгээ хийнэ. Тэгээ нөгөө энтхийн оршин суугчдээ эсэргүүцээд юу ярьж байгаа юм бэ чи одоо тэгээд энэ чинь уурхаа муурхаа байгуулах юм бол одоо энэ аяж үйлчийн бүс нутаг яах юм? Энэ одоо амьдарч байгаа ард түмэн яах юм гэсэн. Одоо энэ газар орон чинь одоо маш их хуурашилтай байнга шороо тоос босдог ийм газар нутаг. Бид нар одоо яаж амьдрах юм бэ? Оо та нар санаа зовлтгүй. Бид нар уурхаа байгуулаад ирэхээр байнга нөгөө машин явсан газараар байнга ус асгаж байна. Тэгэхээр та нар юу ч санаа зовлтгүй. Бид нар хэлдэг газар нь хэлээд юу дэрдээ танаа тэр дарга нар чинь хэлдэг газар нь хэлээд бүх зөвшөөрлөгийг нь авчихсан. Одоо та нар тэр дарга нартайгаа очивол за нөгөө зөөж байгаа канцнарууд нэдэр нүүж байгаа гэдээ байсан чинь 9 км-т ингээд авчираад буулгаж байна. Нийтдээ хэдэн канцнар байна? Одоогийн байдлаар нийтдээ 3 энэ хоёр давхар юм уу? 5 6 7 8 канцнар байна. Одоо дараачих нь нараас ирж байгаа. За дараачих нь одоо ирж яваа. Хоёр газар 2 карам байрлсан байна. Тий 2 карам байрлсан. Очиж байгаа 2 карам байна. Энэ нөгөө дахиад байгаа цагаан машины тоот байна. Нөгөө түрүүнд нүүлгэж байгаа гэдээсэн машин чинь энд ирсэн. Энд бол өшөө олон канцнер. Өшөө олон канцнер. Энд зөндөө олон байгаа юм байна. Олон байна. Бүр олон канцнер ингээд. Наашин зөөж байгаа. Тавьсан байна. Энэ бол зөвөр байрлалаас зам түмний эсэргүүцэд тулаад ирэнгүүт байрлалаас зүгээр гэж үзүүлэх гэж байгаа юм байна. Буулгаж байгаа хүмүүс нэг байна. Буулгаж байгаа хүмүүс ингээд явж байна. За нөгөө хамрын эдийн орчин маань за тэр алсын бараанд одоо манай хайрхан уудэр хол харагдаж байна. Тэр түрүүчээсээ тэр машин нааша явж байна. За тэр нөгөө хуучин газараасаа 9 км зөөгөөд энд ингээд авчиж тавьж байгаа юм байна. Одтой толгой, улаан толгой гэдэг газар. Улаан толгой гэдэг газар. Тэгээ энэ бол тусгай хамгаалалттай бүс нутагт багтаж байгаа газар байна. SG гэдэг компаниас асуу. SGL гэдэг компаниас асуу гэж байна. За нөгөө машин бас тэрийг гаргаж яаж энд ингээд зөөж тавьж байгаа юм байна л да. Энэ бол ард түмний эсэргүүцтэй толгууд юу ч болоогүй гэж одоо үзүүлэх гэж байгаа хэлбэр байна. Бид нар хамрын эдийн хөдөлгөөд орон нутгийн удирдлагуудаа уулзалтаа. За засаг даргатай бол уулзалтаагүй. Засаг дарга бол хотод хуралтай юм. За тэгээд тэр орон нутгийг хариуцсан одоо бүх хүмүүстэй уулзаад. Уулзаад асуух гэсэн. Бид нар юу ч мэдээгүй. Өнөөдөр харин сошиалаар нэг юм ингээд шуугаад байгаа юм. Венер нь юу болж байна гэдэг ингээд дарга нар. Бид нар юу ч мэдээгүй. Энийг мэдээгүй байх одоо ямар ч үндэслэл байхгүй. Ер нь орон нутгийн удирдлага. Яг манай энэ орон нутгийн эзэнтэй юм. Дараа нь болохоор цоцлуул цаана гэдэг ингээд юу фэйсбүүкээр телевизээр яриад цоцлуул цаана одоо
нуцгаа хамгаалт бүр улсын нуцгаа хамгаалт авчихлаа одоо миний ард түмэн 50 байлаа гэдэг. Тэгээ би цуцлуулсан байх ч одоо кадастрын албан дээр очиж уулзлаа. Тэгвэл танай аймгаас цуцлуулъя гэсэн одоо тэр өргөдөл хүсэл ирээгүй байна. Тийм учраас бид нар энийг цуцлах эрх байхгүй гэж дуулж байна гэдэг. Тэгэхээр тэр өмнө шууган гарснаас хойш яг өнөөдрийн цаг мөчийг хүртэл энэ лицензүүд хүчинтэй хэвээрээ байгаа. Хятадын камп нүгэд явсан байж болно. Тэрийг эргээд нүүлгээд ирнэ шүү дээ. Бүх юм хууль ёсны одоо эдрийн тал байгаа хэвээрээ байгаа. Яг үнэн чанартай ингээд яг энэ дурган дээр заасан одоо хамрын одоо энэ тоглолт нь байгаа байхгүй. Ингээд ухах юм бол энэ үүхтүүхэн монголчууд энэ хамрын хэд гэдэг тийм ээ. Энэ газар орныг энэ одоо 90 оноос хойш сэргээсэн энэ цэгийн байгуулалт тийм ээ. Бүтээн байгуулалтыг Монголын ард түмэн хийсэн юм шүү. Өнөөдөр энэ бол ганц нэг компани хийжээгүй. Нэг ганц хоёр хүн дур мэдэж одоо тийм ээ. Энэ Монголын ард түмний бүтээл. Монголын ард түмний бие хэл сэтгэл гурван зориулсан бүтээл баггүй хамрын хийдэг. Тэгээд тэр хийсэн бүтээсэн юмдаа Монголын ард түмэн өнөөдөр ингэж үзэж гараад түүнийг ингээд одоо бишрээд зүтээд ингэж явж байгаа. Тэгэхээр энэ WSGL Одын их баян гэдэг энэ хоёрхан компани Монголын ард түмний тийм ээ бүтээлийг сүйтгэгээд тэгээд одоо энэ хоёрхан компани тийм ээ Монголын ард түмний эрх ашиг шашин шүтлэг тийм ээ энэ бүх юмыг урамдан гიშг гэх юм уу? Монголын одоо ард түмний байтугай дэлхийн ганцтай ЮНЕСКОд бүртгэлтэй ийм одоо нэр хүндтэй ийм одоо газар шүү. Энийг одоо энэ хоёрхан компани хуваагаад сүйтгэхийг тийм ээ Монголын төр өөрөө юу гэж харж байгаа юм. Тэрийг ард түмэн хурдан тодорхой болгож өгөөч гэж